улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээ хүсний бодлогын зөвлөх аваа баяр таныг тайзнаа үзтгэлтэйгээр өрье. Энд дээр хамтдаа харцгаая. Орчин үеийн смарт хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбар дээр ажиллахын тулд нэг хүнд нэг хоньны зардал гарч байгаа гэж байна. Хүн одоо 7 хоног яваад 5 хоног яваад тэр хөдөө аж ахуйн салбар дээр очиод тэр туршлага хуримтлуулаад тэр үжис хэлэгцээ яаж хийдгийг нь 10 хоног газар дээр нь очиж дадлага хийгээд ингээд ирээд энэ эрчимцэн мал аж ахуйн салбар руу орох нь аюул чухал байгаамаа. Одоо энэ заалан гэсэн сая манай мал аж ахуйн салбар дээр ерөнхийлөгчийг очиж танилцсан баз залуу гэр бүлүүдээс ирсэн байна. Манай Мемогийн бас залуучууд ирсэн байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар дээр залуу гэр бүлүүд маш их орж байгаа. Хотоос өдөө. Дээрээс нь залуучууд энэ салбар руу маш их орж иж байгаа. Энэ салбар дангаараа хөгжихгүй. Газар тариалантайгаа хамтарч хөгжинэ. Тийм учраас газар тариалан өөрөө олон төрлийн ургамал тариалдаг байх ёстой. Тийм учраас бид дотоодоосоо илүү гадаад зах зээл рүү экспортлох хэдэн тэрбум долларын зах зээл энэ дэр байгаад байна. Тийм учраас бид нар энэ хөдөө аж ахуйн салбарт хүн олдохгүй, тогтохгүй байна. Яг эсрэгээрээ энэ салбар хөгжихгүй байгаа байхгүй юу? Тийм учраас энэ салбарыг одоо хэн төрүүлж хөгжинэ, хэн энэ салбар төрүүлж ажиллана, тэр хүн бол ирээдүйн саятан тэр бомтон болох боломжтой. Хоёрдугаар Монгол улсынхаа энэ сүүний хэрэгцээг, энэ махны хэрэгцээг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм аа. Тийм учраас энэ удаагийн форумыг би чухал гэж үзээд энэс хойш энэ форумд байнга гэж оролцож байна гэдгээ бас энэ зохион байгуулагч нар хэлж байна.